Сүүлийн 5 жилийн хугацаанд шүүгч шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндслээр нийт 4161 хүүхэд үзлэгт хамрагдсанаас эрэгтэй хүүхэд 263, эмэгтэй хүүхэд 3898. Эдгээр хүүхдүүдийг насны хувьд авч үзвэл 0-6 насны 350, 7-13 насны 1395, 14-15 насны 1558, 16-17 насны 858 хүүхэд байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд бага насны хүүхэд 98, насанд хүрээгүй 11878 хүүхэд төрсөн байна. 2020-24 онд 10-аас 14 насны нийт 215 хүүхэд төрсөн, одоо хүүхэд гаргасан гэсэн үг. 98 хүүхэд үр хөндүүлсэн. 15-аас 19 насны 2950 хүүхэд өөрсдөө хүүхэд төрүүлсэн. 11878 хүүхэд үр хөндүүлсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гарсан тоо мэдээлэл. Бид хүүхдүүдээ бэлгийн хүчирхийллээс хамгаалж чадахгүй байгаа. Үнийг л. Бэлгийн хүчирхийлэгчдийг ч бид нар олон нийтэд зарлахгүй байгаа. Хохирогч хүүхдийн талаар л бид нар олон нийтэд мэдээлээд байгаа болохоос биш. Тухайн хэргийг үйлдэж байгаа хүнийг харин ч эсрэгээр хамгаалаад яваад байгаа шүү дээ. Чуулган дээр асуудал орж ирэхэд би тэдгээр хүмүүсийг ер нь тарьдаг болов яасан юм бэ гэж ярьсан. Хүмүүс бол тариад унтуулах юм шиг ойлгосон. Би бол нөгөө бэлэг эрхтэн ажиллагаагүй болгодог олон улсад хэрэглэгддэг энэ тариаг бол хэлсэн. Давтан хэрэг үйлддэг хүмүүсийн бүртгэл байдгүй. Таад мэдэх үү? Хинд энэ мэдээлэл вэ? Тухайн орчин тойронд нь ийм бэлгийн хүчирхийлэгч байна шүү гэдгийг яагаад мэдээлэхгүй вэ? Яагаад гэвэл эдгээр хэрэгүүдийн 70 орчим хувь нь ойр тойрных нь хамаатан садан найз нөхдийн хүрээнд явагддаг учраас. Хүүхдээ хамгаалахаас илүүтэй бид нар нэр төрөө хамгаалж байна. Хүүхдээ хамгаалж чадахгүй. Яах вэ? Яаж эрх зүйн орчноо өөрчлөх вэ? Нийтэд зарладаг болъё. За тариа хийхлээр нөгөө хүчирхийлэгчийн эрхийн талаар яриад ах шиг байлээ. Би бол олон улсын тэр жишгийг л хэлсэн. Нөгөө талдаа бага насны хүүхдүүд буюу насанд хүрээгүй хүүхдүүд хоорондоо үерхэж байна. 39 хүүхдээс 17 хүүхэд нь яг одоо сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүний бэлгийн эрх чөлөө халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэд хоригдож байна. Энэ 17 хүүхэд. Гэтэл яг судлаад үзэхлээр эдгээр хүүхдүүд хоорондоо зүгээр найзлал үерхэл бэлгийн одоо энэ за нэмэгдэл минутын өгнө. Бэлгийн харилцаанд орсон нь бас цөөнгөө байгаад байна. Тэгэхээр яг энэ гэмт хэрэг нь хэлбэрийн болоод агуулгын шинж ердөөсөө харгалзаж үзэхгүйгээр холбогдогч этгээдэд буюу эрэгтэй хүүхдийн шууд хорчоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө талдаа бас буруу гэж удаад байна. Яг тэгэхээр хүүхэд учраас хүүхдүүд хоорондоо үерхэд эрэгтэй хүүхдийн очиж хориод байгаа нь өөр буруу шүү дээ. Хүүхдүүдийн өмнө томчууд бид нар хариуцлага хүлээж байгаа. Бид нар мэдээлэлд дутуу өгсөн байна. Тухайн хүүхдүүдэд бид нар бас арай зөөлөн арга хэмжээ авах ёстой гэж би үзэж байна. Тэгэхээр энэ дээр бол ялгамжтай байх хэрэгтэй байна. Цахим дээр бол би бас уг нь хэдэн зүйл асууя гэж бодсон. Цахим дээр бол нэр нүрээ одоо өөрчилсөн хуурамч хаягуудаар энэхүү гэмт хэрэгүүд үлдэгдээд байна. Цахимыг тухайн иргэн дээр нь тухайн иргэний бүртгэлтэй нь холбох хэрэгцээ шаардлага бол байна. Энэ зөвхөн хүүхэд гэлтгүй. Нийтээрээ нийт хүмүүсийг гүтгэнд оромжилдог хүмүүс бол дандаа хуурамч хаягаар. За ажлын хэсгээс 3 дахь микрофон. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн. За ариун зай гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр бэлгийн хүчирхийлэлд давтан үйлдэж байгаа тав бол цагдаагийн байгууллагаас бол гарах бах гэж харж байна. За тэгэхээр санал нэг байгаа. Үндсэндээ энэ бэлгийн хүчирхийлэл болж байгаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хүүхдүүдийн тоо бол үнэхээр сэтгэл эмзэглүүлэн байгаа. Ялангуяа энэ тоо бол 2-3 дахин бодит байдлаасаа 2-3 дахин одоо бүртгэгдснээсээ 2-3 дахин илүү байх магадлал айгүй өндөр байгаа.
Та түрүүн хэллээ шүүхийн шинжилгээний ерөнхий газар бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндслээр үзлэг хийлгсэн хүүхдүүдийн тоо бол 2-3 дахин илүү байгаа. Энэ яагаад илүү байгаа гэдгийг бол бид нэр судлах хэрэгцээ шаардлага байгаа. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссоос мөн энэ саналыг бол гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа шалтгаан нөхцөл энэ хэргийг үйлдэж байгаа хүмүүс үйлдээд энэ хэргийг шийдвэрлэж байгаа энэ хэрэг хэмждэг ажиллагаа маань өөрөө бас бүрэн дүүрэн судлагдаагүй улмаас энэ чиглэлээр бид нэр урьдчилан сэргийлэх арга хэмжээг бас хангалтгүй дутуу аваад байгаа гэдэг ийм дүгнэлтийг хийсэн учраас бид нэр энэ чиглэлээр бүх талын энэ хэрэг хянждаг ажиллагаанд оролцдог энэ бэлгийн хүчирхийллийн хориг шүүхтэд ажилтдаг хүмүүсийг оролцуулсан байдлаар маш нарийн дэлгэрэнгүй судалгааг хийгээч гэдэг ийм санал зөвлөмжийг бол өгж байгаа. Та түрүүн хэллээ энэ химийн аргаар тайган болгох энэ арга хэмжээг бол бусад улсад авдгийн байна лээ. За Солонгос улс бол жишээ нь 2011 онд бол анх нэвтрүүлсэн байдаг. За Америкийн нэгдсэн улсад бол 1996 оноос бол энэ аргыг бол танилцуулсан. За үүнээс гадна бол мэс заслын аргаар бас тайган болгох энэ арга хэмжээг бол авдаг. За мэс заслын аргаар бол цөөн улс бол бас арга хэмжээ авдаг юм байна лээ. Мадагаскар, Чех, Нигер зэрэг улсууд бол мэс заслын аргаар бол тайган болгох арга хэмжээг авдаг. За энэ үйлдэж байгаа хүмүүс давтан үйлдээд байгаа үйлдэж болцсошгүй үйлдэх магадлал өндөр гэдэгтээ бол санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр энэ хүмүүст хяналт тавих тогтолцоогоо бид нэр боловсронгуй болгох ёстой гэдэг. За тийм ч учраас хүний эрхийн үндэсний комиссоос энэ бага насны үедээ бэлгийн харьцаанд орох ийм гаж зан үйлдэлтэй хүмүүсийг илрүүлдэг, тогтоодог, эдгээрийг эмчилдэг, эдгээрт хяналт тавьдаг зохицуултыг бий болгох санал зөвлөмжийг бол гаргасан байгаа. Тийм учраас энэ асуудлыг бид нэр шийдэх юм бол хүүхдүүд дахин хохирохоос энэ төрлийн гэмт хэргийг хүмүүс дахин үйлдэхээс бол бас урьдчилан сэргийлэх юм боломжтой болно гэж харж байгаа. За дээрэс нь энэ судалгааг бид нэр маш дэлгэрэнгүй хийх шаардлагатай байгаа. Үндсэндээ бол энэ төрлийн гэмт хэргийн гарч энэ төрлийн гарах болж байгаа шалтгаан энэ нөхцөлийг бол судалдаг байгууллагууд бол судалдаг, цагдаагийн байгууллага, прокурор байгууллага, за эрдэмтэн судлаачид мөн өөрийнхөө хэмжээнд бол судалж гаргадаг. Гэхдээ эдгээрийн хэрэглээ, эдгээрийн үр дүнг бол бодит ажил арга хэмжээ болох ажил бол хангалтгүй байгаа. Хоорондын уялдаа байхгүй. За дээрэс нь хязгаарлагдмал төвшөнд энэ судалгааны үр дүнгууд ашиглагдж байгаа учраас энэ бол бас үр дүнгүй байгаа. Тийм учраас бид нэр энийг бол судлах ийм хэрэгцээ шаардлага байна. Бүх хуулийн байгууллагууд оролцоод маш нарийн криминологийн судалгааг хийсний ард бол энэ тэмцэх, урьдчилан сэргийлэх бол арга хэлбэрээ бас өөрчилж үр дүн гарна гэж бол харж байгаа. тодруулах уу гэж үү? Мөхцөл. За мөхцөл 4-р микрофон хариулна. Байна. За ариун зээг шүү маш чухал асуудлыг хөндлөө. Тэгэхээр одоогор Монгол улсын яг интернетийн дэд бүтц нь бол нэг IP хаягаас олон хэрэглэгч дундаа хэрэгэлдэг байдлаас шалтгаалan гэмт этгээдүүдийг тухайн цаг хугацаанд нь ямар IP хаягийг ашиглан мэдээллийг түгээж байгаа талаар мэдээлэл гаргуулах боломж бол хязгаарлагдмал байдгийн байлаа. Ер нь бол энэ бага насны хүүхдүүд болон энэ өсвөр үе залуучуудын дунд гарч байгаа энэ бэлгийн хүчирхийлэл дээр харахад бол дандаа нэрээ нууцлсан энэ ийм IP хаягаас бол энэ хэрэгүүдийг бол үйлддэг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгтэй мөрдөн шалгах энэ төрлийн гэмт хэрэг нь бол бас харьцангуй шин тутам үлдэгдэж байгаа ийм асуудлууд байгаа учраас бол гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулах гэмтэтгээд За нэмж хариулна уу? 4-р микрофон гүйцэд хариулна. Анхаарлаа хандуулах бол зайлшгүй шаардлагатай байгаа. Тийм учраас бол бид нар энэ дээр энэ асуудал дээр
одоо бие даасан цахим технологи ашиглан үйлдвэрчүү гэмт хэргийг мөрдөн шалгах, захим нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, үнэлэх энэ бас аргачлалуудыг бас боловсруулах, энэ төрлийн мөрдөн байцаагч нарын чадварыг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, одоо хамтын ажиллагааг сайжруулах гэдэг энэ саналуудыг бол бас энэ хүрээнд бол оруулж ирсэн байгаа. Анхаарал тавьсанд баярлалаа. За тодруулах Ариун зайн гишүүн. Иргэн Facebook-ийн хуурамч аккаунт нэгээд өсвөр насны 84 охинтой харилцаа тогтоож тухайн охтыг сүрдүүлж ятгах гуйх зэрэг байдлаар өөрсдийнх нь нүцгэн зураг бичлэгийг нь хийлгүүлэн авч улмаар уулзаж тухайн дүрс бичлэгийг олон нийтэд түгээн гэж сүрдүүлж барьцаалж бэлгийн харилцаанд орсон. 2023 онд. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 43% нь цахим орчны халдлагын улмаас амиа өгөгдөх талаар бодсон. Судалгаанд 18 мянган хүүхэд оролцсноос 1226 хүүхэд цахим орчинд бэлгийн сэтлэр хүүхэдтэй холбоо тогтоох онлайн грумингийн хохирогч болсон. Хэдий болтол бид хүүхдүүдээ ийм хүчирхийллийн, ийм гэмт хэргийн хохирогч болгох юм бэ? Энэ хурамч хаягуудыг цэгцэлж болохгүй юу гэдэг ийм асуулт надад байгаад байгаа байхгүй. Хүн болгон нэг аккаунттай бай. Өөрийнхөө нэр нүрээр, өөрийнхөө иргэний үнэлэхээр, регистрийн дугаараар. Хэцүү байна. Харамсалтай байна. Дэмжиж байгаа. Гэхдээ яг ийм технологийн хувьд бас болох уу үгүй юу гэдгийг харилцаа холбооны зохицуулахаараа холбогдох байгууллага нь хариулах хаа гэж бодож байна. Харилцаа холбооноос өнөөдөр төлөвлөл байхгүй. Энэ ер нь бол энэ троллинг гэдэг ба шүү дээ. Энэ нэр нь ихэвчлэн нэргүй нийгэм сүлжээнд хуурамч хаяг нээсэн энэ өөр хүний зурагтай нэг хянж болох уу гэсэн. За Ариун заяа гишүүн тодорхойл. Хүний эрхийн комисс дэмжиж байгаа нь бол хэдүүлээ энэ шийдвэр гаргуулахаар өгж байгаа саналдаа ч гэсэн энийг оруулмаар байгаа байхгүй. Энэ зөвхөн хүүхдийн асуудал биш. Энэ ер нь одоо альва этгээдийн гүтгэлэг доромжлол бол дандаа энэ хуурамч хаягуудаар явж байгаатай холбоотой. Бид нар нийгмийн сэтгэл зүг эрүүл байлгая л гэж байгаа бол энэ одоо цахим орчныг бол цэгцлэх ёстой. Энэ боломжтой юу үгүй юу гэдэг асуулт бол угаасаа боломжтой. Энэ бол бусад улс орнууд ч гэсэн энийг зохицуулсан байгаа. За Австрали бол хүүхдүүдийг бүр сошиал орчинд оруулахгүй байх хуулийг гаргасан байлээ. Гэхдээ манай улсын хувьд яг одоо энэ хүүхдийн эрхийг зөрчих үгүй юу гэдэг асуудал байгаа учраас зөвхөн хүүхдүүдээ хамгаалчаад бусд нь бол хамаагүй гэж бас орхидуулж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яг одоо энэ цахим орчныг одоо цэгцлэх хуулийг гаргах тал дээр бол бид нар одоо хамтдаа саналаа өгөөд шаардаад явах нь зүйтэй. Учрал гишүүний өргөн барьж исэн хууль бол уг нь яг л одоо энэ асуудал байсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бас анхаарч одоо явахгүй бол би саяны дурдсан зөвхөн хүүхдийн хүч хэрхийлэл юм байгаа бол томчуудын өртөж байгаа асуудал бүр ч энэс ч их байна.